Сайн байцгаана уу сонсогчдоо, мигмар гараг болсон байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар би та бүхэнд Филиппин улсад болж өнгөрсөн магадгүй одоо миний ярьжсэн хамгийн эвгүй хэрэгүүдийн нэг гэж хэлж болохоор тийм нэг кейс байгаа. За энэ хэрэг яагаад олон нийтийн анхаарлын төвд орсон гэхээр хэрэгт дуртай хүмүүс одоо амиа алдсан охины яг хэргийн газар дээрх зургийг нь ямар ч шүүлтүүргүйгээр тарааж тэрнээс болж нийтээрээ цочирдолд орж исэн юм байна. За ер нь хараад хэрэггүй ч юм уу эсвэл сонсоод хэрэггүй зүйлс гэж ер нь байдаг. Тийм болохоор таны сэтгэл санаа тавгүй за тэгээд эмзэг үе дээрээ явж байгаа хүмүүсөө боолж өгвөл одоо гэмт хэргийн подкаст сонсолгүй алгацаж сураарай гэж хүсмээр байна. Сонсож харах зүйлсээ сонгох эрх чөлөө бол танд байгаа. За ингээд сануулга ямар ч байсан өглөө өнөөдрийн дугаараар гэхдээ эвгүй зураг хөрөг бол оруулахгүй. Тэгэхээр хэдүүлээ одоо ярианыхаа гол хэсэг рүү орцгоё. Филиппиний Лапу-Лапу хотод харьяалагддаг Мактани гэд нам гүм тосгон байдаг. За хотын чимээ шууганаас зайдуу энэ газарт бол Кристин Ли Силвани гэр бүл амьдардаг. 2019 оны 3 сарын 9-ний өдөр Кристин охин бол хайр дурлалын харилцаатай байсан нэг залуутайгаа уулзахаар тохиролцсон явдал түүний амьдралын төгсгөл байсан гэдгийг харамсалтай даанч мэдээгүй. За дараах өдөр нь буюу 3 сарын 10-нд нь Кристиний амьгуу зэрэмдэглүүлсэн цогцос олдсноор тосгоны амар амгалан байдлыг аимшигтай төгшүүр нөмөрч эхэлсэн. За энэ хэрэг бол Мактани тосгоноор зогсохгүй Филиппин улсыг тэр аяар нь зочролд оруулж цаазаар авах ялыг дахин хэрэгжүүлэхийг шаардаж иргэдийн уур бухимдал дээд зэгтээ хүрсэн. Кристин охин Марибагогийн үндэсний ахлах сургуульд суралцдаг. Одоо үеийн ихэнх тийнейжрүүд шиг K-pop-д дуртай, BTS-ийн фэн, аниме үзэх дуртай тийм нэг охин байсан. За тэрнээс гадна нутгийнхаа сүмд бол сайн дурын ажил хийж бүтэнсээ өдөр болгон өөрийн 4 цагаас гэрээсээ гараад сүмийн хандав цуглуулах ажлаа биелүүлээд мөргөл дууссаны дараа орой гэртээ буцаж хардаг байсан. Гэхдээ тэр нэг бүтэнсээ өдөр бүх зүйл өөрчлөгдсөн. За тэр бол 7 цаг гэхэд гэртээ буцаж ирээгүй. За тэгээ мэдээж ээж нь санаа зовоод охин нь урд нь ерөөсөө тэгж байгаагүй болохоор муу зүүн совинд татаж эхэлсэн. За удалгүй тэд бол цагдаагийн газарт мэдэгдэж Кристинийг хайх ажиллагааг эхлүүлсэн юм байна. Хамгийн эхлээд ээж нь болохоор мэдээж тэр одоо нөгөө охиныхоо явдаг сүм рүү нь явж очсон. Сүмийн бүртгэлийн дэвтрийг шалгаад үзсэн чинь охин нь бол сүмд явж очиод ямар тач одоо хандивын ажиллаа хийсэн гэдэг нь бол батлагдсан. За түүнийг хамгийн сүүлд харсан гэх мөргөлчөдтэй ярилцсан чинь Кристин үл таних 3 эрэгтэй хүнтэй хамт явж исэн гэж бол ярьсан баг. Ингээд энэ мэдээлэл бүх зүйлсийг маш ойлгомжгүй болгож эхэлсэн. Тэгэж байжгаад 3 сарын 10-ны үдээс өмнө гэхэд бол Кристиний гэрийн ойролцоо байдаг нэг талбайд хувцсыг нь хааш яаш болгоод тайлж ураад тасцсан нэг залуухан эмэгтэй цогсос олдлоо гэх мэдээлэл тосгон даяар маш хурдан тарж эхэлсэн. Амиа алдсан эмэгтэй доогуура хувцсгүй нүцгэн өмдийг нь доош нь шувталсан. За тэгээд маш аимшигтайгаар зэрэмдэглүүлж нүүрнийх нь тал нь байхгүй арга яс нь бол ил гарчихсан байдалтай байсан. За ямар ч хүн хараад хин гэдгийг нь таних боломжгүй одоо тийм байдалтай олдсон юм байна. Тэгээ мэдээж цагдаа дуудаж мөрдөгчөд хэргийн газар дээр явж очиход бол хохирогчийн бие дээр олон тооны шарх мөн аимшигтай зэрэмдэглсэн уул мөр харагдчихсан. За тэгээд ажлын хамгийн гол дүрм журм буюу одоо нарийн шинжилгээ хийлгэхээр болоод баримт дүгнэлтүүд нь үнэхээр сэтгэл сэртгийлэгмээр байсан. За хохирогчийн нүүрний хагасан шахуу хүчилд түлэгдсэн юм шиг болцсон. Бас нарийн багаж ашиглаад мис ажилбар хийсэн юм шиг цэвэрхэн хусаад авсан байсан. За шүүх шинжээч юмч бол энэ нь амьтны дайралт биш гэдгийг баталж бие дээр нь одоо хазуулсан шарх сорив байхгүй гэдгийг онцолж дурдсан. Цаашлаад хохирогчийн мөгөөрсөн хоолой улаан хоолой болон хилийг нь тастаж авч хайсан гэдэг нь бол тодорхой болсон. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр бол Кристин охин бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэсэн байсан. Ингээд энэ шинжээч эмч бол 2 боломжит хувилбарыг дэвшүүлсэн байгаа. За нэгдүгээрт нь бол энэ хэрэг ямар нэг зан үйлтэй холбоотой байж магадгүй. За хоёрдугаарт нь бол гэмт итгээд сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн маш их уур хилэндээ автсан үедээ үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн. Цогцсны бие болон эрхтний зарим хэсгийг нь авч хайсан явдал нь хохирогчийн хэн болохыг таниулахаас зайлсхийх зорилготой байсан гэж үзсэн. За охины цогцсыг гэр бүлийнхэн гишүүдийн тусламжтайгаар таньж чадсан юм байна. Үнэхээр энэ эмэгтэй бол Кристин охин байсан. Филиппин улсыг тэр аяар нь зочирдуулсан хэрэг байсан болохоор засгийн газрын зүгээс хэрэгт холбоотой мэдээлэл өгч гэмт хэрэгтнийг барихад тусалсан хүнд 2 сая песогийн шагнал өгөхөөр зарласан. За энэ нь болохоор Монгол мөнгөөр одоо бараг 125 сая төгрөгтэй тэнцэхээр тийм мөнгө юм байлээ. За олон нийтийн уур бухимдал, шударга ёсны төлөөх сэтгэгдэл
дээд цэгтээ хүрсэн учраас Филиппиний үндэсний мөрдөн байцаах товчоо гэж байдаг юм байна. За тэр товчооноос болохоор орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтраад хэргийг бол албан ёсоор шалгаж эхлэхээр болсон. Үндэсний мөрдөн байцаах товчоо шалгалтаа өргөжүүлж Кристин охин сүмээс гарснаас хойш хаашаа явсан гэдгийг харуулсан гудамжны CCTV бичлэгийг олж илрүүлсэн. Кристинтэй хамт явж исэн гэх 3 эрэгтэйг гол сэжигтнээр зарлаж цагдаагийн газрын мэдээлэлд дурдсанаар бол Кристин 2019 оны 3 сарын 10-ны оройн 6-аас 7 цагийн хооронд алуулсан. За тэгээд мөрдөө шалгалтын явцад нэг сэжигтэн нь Йонас Мартел Буэно гэх этгээд байсан. За энэ залууг бол анх Себу мужийн Данао гэд хотод байдаг 62 настай нэг тариачны амь насыг хохироосон хэрэгээр баривчилсан юм байна. За тэгээд өөрийгөө Кристиний хэрэгтэй бол ямар ч холбоогүй гэж тухайн хүн мэдүүлжсэн ч гэсэн хэргийг үйлдсэн арга барил нь бол нэлээд төстэй байсан болохоор ингэж нэр нь сэжигтний тоонд багтаж дурддагдсан юм байна. Йонас Буэно өндөр настай эрэгтэйг онц хэрцгийгээр хөнөөгөөд арьсыг нь хуулсан гэсэн хэрэгт холбогдсон байсан. За сүүлд нь хууль сахиулагчид барьж илрүүлэх явцад бол тэр өөр нэрээр хэрэг болсноос өөр газар нуугдаж амьдарч байсан юм байна. Йонас Буэно тариачин эрэгтэйг алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн Кристиний хэрэгтэй ямар ч хамааралгүй гэж гүрийсээр байсан. За Кристин бол амь насаа алдах үеэр өөр газар байсан тухай тайлбарлаж тэр нь ч үнэн болох нь батлагдсан юм билээ. За ажил олгогч нь бол тухайн өдөр Йонас Буэно үнэхээр ажлын талбай дээр байсан гэдгийг нь баталж өгсөн ба. Харин хэрэг нь илүү маргаантай тал руугаа хазаахад хүргэсэн 2 дахь сэжигтэн нь Жон гэх өсвөр насны хүү байсан. За энэ хүүг бол CCTV-д харагдсан залуу гэж үзсэн юм билээ. Тэгээд энэ хүүтэй Кристин үерхдэг байжгаад яг хэрэг гарахаас 2 хоногийн өмнө тэр хоёр салаад харилцаагаа дуусгасан байсан. Энэ хүүг болохоор насанд хүрээгүй байсан гэдэг утгаар нь бол хууль ёсны дагуу нэрийг нь нууцлсан байсан. За тэгээ би хамгийн анх хэлэхдээ Жон гэж хэлээд байгаа нь бол ийм учиртай. Гэхдээ хамгийн харамсалтай нь Жон энэ аимшигт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд хитрхи их хардаалт бас уур хилэндээ автаад тийм хэрэг үйлдсэн. Надтай хамт өөр хүмүүс ч гэсэн байсан гэж бол мэдүүлсэн. Гудамжны хяналтын камерын бичлэг дээр Кристин бол нэг залуутай хамт явж байгаа нь харагддаг. За тэгснэ тэр залуутайгаа маргалдаж байгаа гэдэг нь бол биеийн хилэмжээс нь харагддаг. Үндэсний мөрдөн байцаах товчоо тэрхүү бичлэгийг нарийн шинжилсэний дараа тэр залуу нь үнэхээр Кристиний ex-boyfriend тэр Жон болохыг нь баталсан байгаа. За хууль сахиулагчид түүний гэрт нь нэгжлэг хийж гар утас болон Кристиний хэрэгтэй холбоотой байж болох бүх эд зүйлсийг хурааж авсан. Хоорондоо бичсэн мессежийг нь харахад бол тухайн өдөр сүмдэр мөргөл хийснийхээ дараа уулзахаар тохирсон гэдэг нь бол тогтоогдсон. За тэгснэ Жон болохоор хуурамч Facebook аккаунт үүсгэж агаад тэгээд Кристинтэй бичлцээж тэр орой уулзахыг хятгсан байсан. Тэрнээс гадна Жон өөрөө хэрэг үйлдэхэд ашигласан хутгаа устгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. За энэ мэтчлэн хэрэг дээр баримт нотлохоонууд нэмэгдсээр байсан ч гэсэн хэргийг бүрэн хаах гэхээр эргэлзээтэй зүйлүүд бас нэлээд үлдсэн байсан. Жоны гэр бүлийн зүгээс хүүгээ ямар нэг байдлаар энэ хэрэгтэй хамааралгүй, гин буруугүй гэж бүх зүйлийг өгөөсгөж хэрэг гарах үеэр Жон өөр газар байсан гэдгийг гэрчлэх 9 гэрч байгаа гэдгийг мэдэгдсэн юм байна. Гэхдээ тэдний энэ яриа хууль сахиулагчдын чихэнд бол хүрээгүй. Үндэсний мөрдөн байцаах товчооч гэсэн өөрсдийн цуглуулсан баримтуудад үндэслээд хатуу байр суурьа хадгалсан хിവэрэ байсан. За Жоныг сэтгэл зүйн шинжилгээнд хамруулахад бол хэрэг үйлдэх үеэрээ үйлдэлээ бүрэн ухамсарлах чадвартай байсан гэдгийг нь тогтоосон юм байна. Эннийх нь хариуд Жоны гэр бүлийн өмгөөлөгч Winston Disraeli 3 сарын 21-нд бол Жоныг суллах хүсэлт гаргаад үндэсний мөрдөн байцаах товчоо түүнийг баривчлах хууль зүйн үндслэлгүй гэж маргаж исэн. За тэгээ тэр бол хэлэхдээ үндэсний мөрдөн байцаах товчооныхны авсан гэх мэдүүлэх нь зохиомол байж болзошгүй. Бүр цаашлаад баримт нотлохоог өөрсдөө нэмж оруулсан байх гэж сэжиглэж гэж ярьснаас гадна хууль сахиулагчдын зүгээс Кристинтэй хамт CCTV-д бичигдсэн хүн нь үнэхээр Жон мөн эсхийг 100% үнэн мөнөөр нь нотолж өгөхийг шаардж исэн. Дараа нь бол прокурорын газраас үндэсний мөрдөн байцаах товчооны шалгалтын ажлыг шүүмжилж хангалттай нотлохоогүйгээр Жоныг баривчилсан явдалд сэтгэл дундуур байгаа гэдгээ мэдэгдсэн. Ингээд энэтэй зэрэгцээд ерөнхийдөө бол орон нутгийн цагдаагийн хилтээс тэгээд үндэсний мөрдөн байцаах товчооныхны зэрэг явуулсан мөрдөн шалгалтууд хоорондоо зөрүүтэй дүгнэлтэнд хүрсэн байсан. За тэгээд Жон гэж сэжигтэн хүү бол суллагдаад гэр бүлийнх нь санаа амарсан. За харин Кристиний гэр бүл охиныг нь хэн хөнөөснийг мэдэж чадлагүй гашуудаа авцсан хിവэрэ үлдсэн. Кристинийг оршуулснаас ердөө 4 хоногийн дараа Филиппиний ерөнхийлөгч
Жоныг дахин баривчлах хүсэлт гаргасан юм. Гэхдээ өмгөөлөгч нь тэр даруй эсэргүүцээж баримт бичгийн дагуу бол суллах шийдвэрийг хүчингү болгох боломжгүй гэж мэдэгдсэн. Ингээд 2019 оны 4 сарын 2-нд Кристиний цогцост 2 дахь удаагийн шүүх задлан шинжилгээ хийгдсэн байна. Эхний задлан шинжилгээний дүгнэлтэн дээр Кристин охин бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэсэн дүгнэлт гарсан байсан ч гэсэн за 2 дахь шинжилгээгээр бол түүний бэлэг эрхтэн дотор илэрсэн цус алдалтын шинж тэмдгээс харахад тэр бол яалтчгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь тогтоогдсон. Анхны дүгнэлттэй таарч исэн зүйл нь юу байсан гэхээр Кристиний нүүрний тал нь хүчилд идэгдэж 20 гаруй удаа хутгалуулж хохирогчийг олсоор боомлсон гэдгийг нь бол онцолж исэн. За шүүх хэмнэлийн дүгнэлтээр бол энэ аимшигтай хэргийн хэрцгий байдлаас нь харахад бол 2 хүн хамтарч үйлцсэн байх магадaltaй гэж үзсэн. Ингээд эхний болон 2 дахь шүүх задлангийн дүгнэлтүүд бага саг хоорондоо зөрж энэ зөрчил эцэстээ хэргийг улам бүр бүрхэг болгож тодорхой бус байдалд хүргэсэн. За ингээд иймэрхүү байдалтай байжсэн чинь хэргийг өөр чиглэл рүү эргүүлсэн нэг үйл явдал болсон. Жоныг баривчлагцснаас 1 сарын дараа 43 настай Ренато Янес гэх хүн өөр хэрэгт холбогдож саатуулагдчихсэн юм байна. За тэгчээд саатуулагдсан байх хугацаанд цагдаа нарт илүү нэмэлт мэдээллүүд өгч эхэлсэн. Ренато Янес гэх этгээд сэтгэл дотроо дарагдсан гимбуруугийн мэдрэмжээсээ болоод бүх зүйлийг хүлээн зөвшөөрч Кристинийг бие алсан мансууруулах бодисны хамаарал маань ийм зүйл хийхэд хүргэсэн гэж мэдүүлсэн. За тэгчээд Жон энэ хэрэгт буруутгагдсан явдал нь алдаа байсан гэдгийг нэмж хэлсэн. Ренато Янес 5 хүүхдийн эцэг. За эхнэртэйгээ ам бүл долуулан амьдардаг. Кристинийг тэр бол таньдаг байсан. За тэгчээд CJ Diaz гэд хуурамч Facebook аккаунт ашиглаж байгаад түүнтэй танилцсан гэж ярьсан. Ингэж Кристин CJ Diaz хоёр бол онлайн харилцаагаа эхлүүлээд хэдэн сарын хугацаанд хоорондоо харилцаж дотн болсон байсан. За Янес бол урд нь харт эмхний хэрэгээр хэд хэдэн удаа шоронд орж гарч исэн тийм хүн байсан юм билээ. Тэгчээд хэрэг гарсан өдрийн 6 цагийн үед Кристин сүмийн гадаа байхад нь мессеж бичээд дараа нь бол түүн рүү ойртож хамт явъя гэхэд нь Кристин бол мэдээж татгалцсан. За би өөр хүнтэй уулзах байгаа гэж тэр бол хэлсэн баг. Тэгсэн чинь Янес өөрийгөө CJ Diaz гэдгийг хэлээд тэрэнд нь мэдээж Кристин бол маш их гайхсан. Facebook дээр тавьсан байсан зурагнаасаа тис өөр хүн. За тэгээд ч өөрөөс нь 27 насаар ах баг аав шиг нь байхаар хүн ирээд хамт явъя гэхээр цочирдож хүлээж авсан нь угаасаа ойлгомжтой байх. Тэгчээд Янесээс холдоод арай хүн бахтай гудамж руу ороод алхаж эхлэхэд нь Янес хойноос нь дагаад тэгээд гар утасныхаа гэрлийг асааж замыг нь гэрэлтүүлж хажууд нь алхасаар байсан. За тэгснэ нөгөө балаа чинь бэлгийн харилцаанд орохыг санал болгосон юм байна. Кристин мэдээж шууд татгалцсан. Үгүй гэсэнд нь Янес уурлаад за тэгээ 2 удаа алгадаад авсан. Дараа нь Кристин би онгон бишээ гэж хэлэхээр нь бүрч илүү их уурлаж түүнийг бол хэд хэдэн удаа цохиж хашгирахыг нь болиулахын тулд улам хүчтэй зодож эхэлсэн гэж бол мэдүүлсэн. За ийм байдалтайгаар тэр бол охиныг газарт унаж хөдөлгөөнгүй болтол нь хутгалсан. Дараа нь тэр бол Кристиний өмдийг тайлах гэж оролцсон ч гэсэн охин бол аль хэдийнэ амьгүй болсон гэдгийг нь анзаарсан болохоор болсон. Эцэст нь бол хамгийн аимшигтай үйлдэл болох Кристин охины нүүрний арцыг нь хуу татаж хинч түүнийг хараад танихааргүй болгох гэж оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Янес бол энэ хэрэгт өөр хэн нэгнийг хамааруулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд бүх зүйлийг өөрөө ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн. За энэ хэрэгт бол Жон ямар ч хамааралгүй тэр зүгээр л гимзэмгүй хэлс хэрэгт гүтгэгдсэн гэж мэдүүлсэн. За Жон болохоор Филиппиний үндэсний мөрдөн байцаах товчоонд мэдүүлэг өгч хэрэгээ хүлээсэн явдал нь ямар нэг дарамт халтанд ороод тэгж ярахаас өөр аргагүй болсон гэх таамгийг түүний өмгөөлөгчийн зүгээс дэвшүүлж исэн юм байна. За энэ маягаар бол яг тэр Жон гэд хүү үнэхээр хэрэг үйлдчихэд тэрийгэ хүлээсэн үү? Янес өөр хэрэгээр баригдсан мөртлөө Жоны хэргийг бас үүрээд дуусъя гэж бодсон уу яасан? Энэ хэрэг ингээд бүр жинхэнэ утгаараа холион бант шиг болж хувирсан. Гэхдээ хууль сахиулагчид Жон руу нэх анхаарлаа хандуулахаа болсон. Янес Кристинийг хүчнээгүү гэж зарим зүйлийг үгүйсгэжсэн нь зөрчилтэй санагдчихсан боловч хэргийг хуулийн дагуу хаасан юм байна. 2020 оны 4 сарын 7-нд цагдаа нар Янесийг аллагын хэрэгээр яллах санал гаргасан. Гэхдээ 2020 оны 5 сарын 25-ны өглөө Янесийг хорих ангийн камертаа үхсэн байдалтай байхад нь олсон юм байна.
За хамгийн анхны мэдээллүүд дээр болохоор түүнийг бол амиа хорлсон гэж мэдэгдэжсэн боловч энэ нь олон янзын таамаг дэвшүүлэгдэх шалтгаан болсон. За зарим хүмүүс Янесийг хоригдлууд нийлж байгаад хөнөөсөн байж болзошгүй гэж үзсэн. За яагаад гэсэн чинь Кристины авга ах нь яг тухайн одоо Янесийг хоригдчихсэн шоронд нь хамт байж таарад тэгээд өөр хүмүүстэй одоо нийлж байгаад алдсан байх гэж таамаглалт юм билээ. За өөр нэг мэдээлэлээр болохоор Янес өөрийнхөө хувцас ашиглаад олс шиг зүйл хийцэн байсан гэж бичигдсэн байсан. Ингээд Ренато Янес гэх хүний үхлээр хэргийг одоо албан ёсоор хаасан боловч Кристины гэр бүлийнх нь шударга ёсыг тогтоож чадсангүй гэж гашуудаж үлдсэн. За түүний ээж хэлэхдээ Жоныг гомдлын баримт бичигт дуртахгүй бол би гарын үсэг зурхгүй гэж бол мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагад бол яг үнэндээ Жоны эсрэг хангалттай нотлохоо байгаагүй болохоор Кристины ээж тохиролцохыг ерөөсөө зөвшөөрөөгүй. За ээж нь тэр Жон гээд хүүг охиных нь аллахад бас оролцсон гэдэгт итгэлтэй байсан. За харин Жоны өмгөөлөгч хэлэхдээ охиныхоо төлөө шударга ёс хүсэж байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ миний үйлчлүүлэгчийг баримт бичигт дуртахгүй бол гарын үсэг зурхгүй гэж байгаа явдал нь охиныхоо төлөөх шударга ёсноос өөрөө татгалзаж байгаа хэрэг гэж мэдэгдсэн байсан. Цааш нь тэр хэлэхдээ миний үйлчлүүлэгч болон бусад бүх хүн Кристины төлөө шударга ёсыг хүсэж байгаа. Харин ээж нь бол өөрийнх нь хүссэн тэр шударга ёсыг хүлээсэн байдалтай байна гэж нэмж хэлсэн байсан. За ингээд ийм нэг маш аимшигтай хэрэг байна. Амиа алдсан охины ар гэрийнхний уй гашууг үгээр илэрхийлэх аргагүй. Ард нь үлдсэн хүмүүс нь амьдын том мэдээлж энэ хэрэг дээр маш олон ээдрэтийн асуудлууд ар араасаа хөвөрч магадгүй тэр Янес гэх залуу буруутай юу үгүй юу гэдг нь шүүх хурал дээр бэлтгэж харуулах гэсэн нотлох баримтуудаар бүгд одоо тогтоогдох байсан баг. За одооноос 6 жилийн өмнө болсон хэрэг учраас DNA тест мэдээж одоо хийгдсэн байж таараа. За тэр бүхнийг бол шүүх хурал дээр тайлбарлаж, дэлгэж, харуулж хөдөлшгүй одоо нотлох баримтууд дээр үндэслэж шүүх бол эцсийн шийдвэрээ гаргах байсан боловч ингээд бүх зүйл дуусаагүй байхад сэжигтэн нас бараад бас л нэг тааварлашгүй маш олон зүйлсийг араасаа дагуулсан, маш олон асуултанд хариулт авч чадаагүй тийм нэг эвгүй хэрэг байлаа. Хүн болж төрчөөд араатан шиг авирлаж хүний осноос гажууд үйлдэлийг нь харахад бол үнэхээр зүрх шимширмээр санагцсан. Одоо ер нь тэгээд онлайнаар хэн нэгэнтэй танилцах гэсэн асуудал контролоо аль хэдийнэ алдсан. Битгий хүнтэй танилцаараа, битгий хэн нэгэнтэй холбогдоорой гэж захиж хэлэх бараг л боломжгүй түвшинд хүрсэн болохоор бүгдээрээ одоо өөр өөрсдийнхөө хэмжээнд энэ зүйлс дээр ямар цензурээр хандхаа одоо шийдэх баг. Насанд хүрээгүй хүүхэд сонирхдаг педофилууд бидний боддгоос ч илүү их байдаг шүү гэдгийг ямартаач сануулж хэлээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд энэ хагасан өдөр бас нэгэн сонирхолтой подкастаар эргээд уулзъя.